иргэн төвтэй иргэцэн реформ төрийн ихтгэлцлийн реформын хүрээнд нэгдүгээр төрөлх тогтоомжийг нэгдсэн болохыг хоёрдугаарт хуулийн дотоод хэргийн салбарын үйл ажиллагаа иргэд олон нийтэд илүүгээр ялангуяа одоо иргэдийн хамгийн хүсэж байгаа үдэж байгаа ажил бол асуудал бол зөрчигдсөн хийсэг. Аль нэгэн албан байгууллагын үүд сахиж биш. Энэ нэгэн даргын үүдийг сахиж үдээж биш. Нэгдүгээр бол одоо иргэдэд иргэцэн тусалцаа өмгөөллийн үйлчлэг гэж байна. Нийслэлийн 9 дүүрэг 21 аймаг 330 сумдаар явна тийм. За ингээд явуулын одоо хуулийн дотоод хэргийн яамны иргэн төвтэй иргэцэн реформын энэ явуулын офис өнөөдөөс хийж байна. Одоо иргэдтэйгээ бүгдээрээ илүү тулж ажил. Цагдаагаас ихтэй одоо тэр бүртгэл нэгдсэн, онц мэдээлэл бирсэн, хаагдсан, шийдвэрлэгээгүй, эрдэн зөрчигдсөн дээ. Тэгээд одоо очиод хариугаа авч чаддгүй, гомдлоо гаргаж үзүүлж чаддгүй, хэрхэн яаж шийдвэрлэгдсэн тодорхойгүй байдаг. Энэ нөхцөл байдалтай холбоотой иргэдийн гомдлыг одоо харагдуулах. За хоёрдугаар одоо улсын бүртгэлийг бид бас шинэ шатгаар гаргаж байна. Улсын бүртгэлийн үйл ажиллагаа захимжиж байгаа нотоодоос эхлээд хуулийн хэцүү орчинд өөрчлөлт хийж байна. Дээрээс нь бид хөрөнгөний болон одоо улсын бүртгэлийн үйл ажиллагааг захимжуулах, барьцаа бүрийн гэрээг захимжуулах гэдэг олон асуудал байна. Энэ үеинд одоо улсын бүртгэлийн хэлбэрээр мэдээлэл дарга нар өөрсдөө явуулчихана. Ингээд иргэн төвтэй хэцүү реформын хүрээнд иргэдтэй одоо иргэцэн тусалцаа үзүүлэхээс эхлээд хууль тогтоомжийг сурчлах ажлууд байна. Та бүхэн одоо тэгээд бүх чиглэлүүд рүү багуудаа ажлыг хийгээд болоод байна. Бидэнд хууль багтаагүй, журам багтаагүй. Одоо харин иргэдэд жинхэнэ тулж үйлчлэгээ, бүрийн үйлчлэгээ үзүүлдэг мэргэжлийн алба агчдын үйл ажиллагаа дутагдчих. Улсын бүртгэл дээр маш олон давлгаа, патротын үйлчлэгээ, дээрээс нь одоо бүртгэлтийн олон ажлууд явуулдаг тийм. Тэгэхээр явуулын офисоос бид иргэдэд энэ үйлчлэгээнүүдийг бүгд хууль мэдэхгүй, санаатай санамсаргүй болгоомжгүйгээс болоод энд хэрэг зөрчил бодогдсон. Эрхээ хамгаалуулж чадахгүй, өмгөөллийн эрхээ хангаж чадахгүй, өмгөөлөгч авч чадахгүй, эрчим тусалцаагаа бүртгэж чадахгүй иргэд асар олон байна. Хуулиа мэдхгүйгээс болоод хэрэг төвөрт оролцож байгаа иргэд залуучууд хүүхдүүд их байна. Тэгэхээр хуулиа сурчил дээрээс нь хуулигчруу өмгөөлийн тусалцаа үзүүлэх. Тэгээд энэ хуулиа сурчлах, таниулах ажил үүдэг. Дээрээс нь иргэдийн одоо саналын хайрцагнуудыг ажиллаж байгаа. Дүүрэг албан байгууллагууд, олон нийтийн төв, иргэний төв. Энэ саналын одоо хайрцагнуудыг дээр ирсэн гомдлуудыг нэгтгэхэд 7 хоног бүрээр одоо тэр гомдлуудыг шийдвэрлэх модтой тоглож байгаа. Ингэж байж одоо иргэдийн гомдол санал гарах, хууль жинхэнэ утгаараа хэрэгжиж байна. За тэгээд одоо явуулын офис энийг даваа гаргаас хэлж байгаа. Дотоод буудлын шараатнаас хэлж байгаа. Явуулын офисын үйл ажиллагаа сул зүүн сайд харийн агентлагийн удирдлагуудтайгаа өөрсдөө ахан болон дунд шатанд очиж ажиллана. Ажлыг бол иргэд таа бүхэн маань дүгнэн. За энэ одоо явуулын офис бол бас иргэдийн хамгийн их санал гомдол дагуулсан сэдв яриа, гомдол мэдээллийг эренбил жалгаад хэрэгжилтийн хангам. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төвийн 6 дөрөвт 2024 оны 4 сараас гээд дүүрэг болгон байршиж байж байгаа нийслэлийн дүүрэг болгоноор энэ дүүрэг болгон байршиж байгаа асуудал дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлдэг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төвийн шуурхай явуулах, үүднээс төлбөр төлж төлбөр авагч нарт эрх үүргийг сайн ойлгуулах ажлыг зохион байгуулах бодож байгаа. Энэ яагаад тэгэхээр хүмүүс хууль эрх зүйн мэдлэг дутмаг. Тэгээд эрхээ сайн хэрэгжүүлж чадахгүйгээс үүдэлтэйгээр гомдол их гардаг. Энэ гомдол дээр бол шүүхийн шийдвэр төлбөр төлөгчийн эрх үүрэг ямар байх вэ? Төлбөр авагчийн эрх үүрэг хууль зааснаар ямар байх вэ? Энэ асуудал дээр бол хууль сурчлах, дүрм журм сурчлах тийм ажлыг зохион байгуулах. Одоо нөгөө бүртгэлүүдийг хийхэд бүртгэлд хөдөлгөөн өөрчлөлт орох, бүртгэл хөтлөх энэ ажлууд дээр бас хяналтын улсын байцаагчийн бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтүүд гардаг. Тэгээ явуулын офистой бид нар хяналтын улсын байцаагч нарыг ажилуулъя гэж байна. За дээрэс нь одоо 29 төрлийн давлгаа мэдээллийг явуулын киоск машинаараа гаргаж өгье. Манай энэ судлаач багш нар за сургуулийн алба багштаас бол явуулын офистэй бас нөгөө иргэдээс санал хүсэлт авах. Дээрээс нь нөгөө иргэдээс
судалгаа авах зохицуулалтаар ажилладаг. Явуул дээрээ бид нэ тапаар жишээлбэл иргэдүүдтэйгээ тэр ойр орчмоор нь яваад ойр орчмын үйлчлэгийн төв байдаг юм уу иргэд олноор зөвлөж байгаа газруудаас судалгаа авах зорилготой зохицуулалтаар бас ажиллах байна. За ингээд ажилдаа орцгоонд. За.